Сайн байцгаана уу? Буцаад AMK's Family-ийн YouTube channel тавтай морилцгоо. Тавтай морил. Энэ удаагийн дугаараараа бид хоёр жирэмсэн эхнэрээ 50 удаа утгалсан хэргийн талаар хураамжуулсан бичлэгээ тавихаар бэлэн болсон байна. Дөрийн сүүлийн хийсэн шүүх хурлын бичлэг дээр нэлээд олон хүмүүс их комментцсан байлээ. Тэгээд тэр нь миний бодлоор амар гомдолт гаргаж байгаа юм шиг санагдсан. Гэтэ та нарын хэлж байгаа коммент болгоныг бид хоёр хүлээж авдаг. Харин нэг коммент нь надад амар таалагдсан. Тэр нь болохоор одоо энэ хийж байгаа бичлэгийг яаж сайжруулах уу гэдэг талаас нь бид хоёр зөвлөгөө өгсөн байсан. Ганцхан хэрэг хийсэн хүнийх нь тэгээ задлан шинжээчийн мэдүүлгийг оруулал илүү сонирхолтой юм болов уу гэдэг санал тавьсан. Тэгээ тэр нь надад айгүй таалагдсан. Тийм болохоор дараагийн шүүх хурлын бичлэг тавихаар бол яг хэрэг хийсэн хүнийх нь тэгээд задлан шинжээчийн мэдүүлгийг яг нэгхэн шүүх хурлын бичлэг болгож тавиад дараад нь праймныхаа бичлэгийг тавихаар болж байгаа шүү гэж бас мэдүүлье. Тийм болохоор та бүхэн үзэхэд илүү тухтай сонирхолтой гоё байх бах. Тэгээд энэ хүрээд бичлэгээ эхлүүлцгээе. Юсефин Персон 1989 оны 10 сарын 27-нд гэр бүлд 3 дахь охин нь болж төрж 1 жилийн дараа доороо нэг дүүтэй болсон. Тэрээр хэдэн жилийн дараа аав нь нас барч эгч дүүс ээжтэйгээ Швед улсын Малмö гэх мужлөө нөөж суурин амьдрахаар болсон. Юсефин бага байхасаа эхлээд цаваас хэрглэн хүмүүст ад жаргал бэлгэлдэг, нүдэндээ гал цогтой хүмүүсийн хайрыг татсан, ойр дотны хүмүүстэй их тус чухантай эмэгтэй байсан гэж гэр бүлийнх нь тодорхойлдог. Юсефин дээрээ 2 эгчтэй, мөн доороо нэг эмэгтэй дүү өөрийнх нь дээдлийн эгч болох Сусанатай хамгийн ойр байсан. Эгчийнхэн хүүхдүүдтэй яг өөрийн хүүхдүүд мэт хайрлаж өсгөхтөн тусалж, мөн эгчийнхэн хүүхдүүд нь өөрийг нь маш ихээр хайрладаг байсан. Юсефин амтан болон байгаль дэлхийгээ хайрладаг эмэгтэй байсан бөгөөд ялаач гэмтээ чадгаар үзүүлэн сэтгэлтэй эмэгтэй байсан гэж ээж нь тодорхойлдог. 2021 оны 4 сард Юсефин Мирса Бесек гэх залуугаас Facebook-ээр мессеж авч эхэлсэн. Тэрээр 1 сар үргэлжилсэн мессенжерийн харилцаа нь илүү гүн болж 5 сар ихэд Юсефин Мирса хоёр үерхэж байгаагаа олон нийтэд зарласан. Үерхэл нь их гал халуун ад жаргалаар дүүрэн байсан болохоор дараа сард нь 6 сарын эхнэр тэр хоёр хамтан амьдрахаар болсон. Удалгүй Юсефины биений өмнө ирэхээ болж эгчтэй жирэмсэн байж магадгүй гэсэн таамаглалтай яриа өгнөж хүүхдтэй болвол хэрэг баярлахаа дурдж мөн маш их ад жаргалтай байсан гэдэг. Юсефин жирэмсний тест авч хүүхдийн аав болох Мирзатай цуг анхныхаа хүүхдийг хүлээж байгаа мэдээгээ 6 сард мэдэгдсэн. Юсефин тухайн үедээ маш ад жаргалаар дүүрэн хүүхдийнх нь нэрийг тэр дороод нь бодож эхэлсэн бөгөөд нэрээ хүүхдийн хувцас догтлон байж худалдаж авсан байдаг. Тэрээр Юсефины хувьд үерхэл болон анхных нь хүүхдийг хүлээж байгаа бүхэл цаг мөч өөрт нь ихээр ад жаргал өгсөн гэж хэлж болно. Юсефины найз залуу болох Мирса Бесек 1980 оны 2 сарын 20-нд төрсөн бөгөөд одоогоор 42 настай Боснен гэх улсаас гаралтай Швед улсын Малмö гэх мужийн Åkerp гэх хотод суурин амьдардаг байсан залуу. Тэрээр Юсефинтэй үерхэж эхэлснээс өмнө нь өөр эмэгтэйтэй хамтан амьдарч байсан бөгөөд өмнөх харилцаанаас 2 охинтой болсон. Тухайн үедээ өмнөх харилцаа нь дуусаагүй байхад Юсефинтэй холбоо тогтоосон гэж хэлж болно. 2021 оны 6 сард Юсефин Мирса хоёр хамтан амьдрахаар болоход Мирса болон Экс нь харилцаагаа зогсоож хүүхдүүдээ 1-7 хоногоор ээлжлэн асарахаар шийдвэр төрсөн. 7 хоног бүр ээлжилж хүүхдүүдээ асарахаар болсон Мирса чадгаараа хүүхдүүд болон шинэ найз бүсгүй Юсефинтэйгээ ад жаргалаар дүүрэн амьдрах гэж хичээсэн ч энэ дулаан гэр бүлийн хайр нь удаан үргэлжлээгүй. Мирса бага байхасаа эхлээд чихрийн шижинтэй байсан болохоор тэрэндээ зориулж им удаг байсан. Харин Юсефинтэй танилцаад дахиад аав болох гэж байгаа мэдээгээ сонссноос хойш чихрийн шижин нь илүү хүндэрж, им уух нь илүү ихсэж, эмний нөлөөндөө сэтгэл готролд орсон гэж өөрөө сүлд нь мэдэгддэг. Тэрээр уураа хийнэж чадахгүй төрч хүүхдүүд болон Юсефин лөө муухай харьцаж эхэлсэн. Мирса нэг удаа хүүхдүүд нь ирсэн 7 хоногт бага охин лугаа зургатны өдөрлөг шийдсэн. Тэрээр охин нь ээж дээрээ буцаж очихдаа юу болсныг хэлэхэд ээж нь Швед улсын социал чанс руу холбогдож Мирсаг охиндоо хүчирхийлсэн гэж гомдол гаргасан. Түүний улмаас 2021 оны 10 сард Мирса Бесекийн эсрэг гаргасан хүчирхийллийн тухай мэдээлэл гарах үеэс хойш хүүхдүүдтэйгээ харилцах харилцаанд нь өөрчлөлт гарч хүүхдүүдээсээ салахад хүргэсэн. Түүний эсрэг гаргасан мэдээлэл нь түүнд маш их хохирол учруулсан гэж Мирса өөрөө дурддаг. Тэр сэтгэл санааны хохиролд орж уламд ордож хий юм харж эхэлдэг болсон гэж өөрөө хэлдэг. Тэрээр үнэхээр дэсхийн аргагүйд хүрээд чихрийн шижингийн эмчтэй холбоо тогтоосон ч түүнд тусалж чадаагүй. Мирса намрын улиралд хэсэг хугацаанд өвчний чөлөө авсан.
тэрээр сэтгэл санаа нь буцаад дээрдэг байх гэсэн бодолтой Мирса улам сэтгэлээр унаж бүгд түүний эсрэг байгаа юм шиг төсөөлөн бодож 11 сарын эхнэр Юсефин өөрийг нь дэмжихэ болсон мөн өөрийг нь ойлгохгүй байгаа мэт төсөөлөн бодсон. Тэрээр Юсефинийг өөрийнх нь эсрэг байгаа гэж шижиглэн дахиад аа болох тал дээр эргэлзэлж гидсэндэх хүүхдээ баяртайгаар хүлээн авах бодлууд нь баг багаар уусан алга болсон. Энэ бүх бодол санаанууд нь Мирсаг амиа хорлох орлого хийхэд нь хүртэл хүргэсэн ч тухайн үедээ амиа хорлож чадаагүй. 2021 оны 12 сарын 2-нд Мирса аав дээр очисон бөгөөд өөрт нь юу болоод байгаа тал дээр тусламж авахыг хүссэн ч аав нь өөрийг нь тэнэг толгоондоо гэмтэлтэй бараг галзуугийн эмнэлэгтээ яв гэж хүүгийнхаа нүрэлөө хэлдэг. Аавынх нь хэлсэн үг өөрт нь хүндээр тусч мөн аав нь өөрийнх нь эсрэг байгаа мэт бодсон. Аавынхаасаа тэр оройн буцаад гэртээ ирээд түүний амьдрал ямар ч найдваргүй болсон мэт санагдсан. Тэрээр гэртээ ирэхэд Юсефин унтаж байсан болохоор хажуугаар нь шургаж ороод өөр унтах гэж оролцсон. Нилийн төвөгшөөж байгаад арай гэж унтсан ч дараагийн өглөө нь 2021 оны 12 сарын 3-нд ойролцоогоор өглөөний 7 цаг гэж сэрсэн. Сэтгэлээр дахин унаж, хийсвэр бодол болон аль бодлагын зан үйл өөрт нь төрсөн. Тэр орноосоо босоод галт тогооны өрөөнд очиод хутга болон галт тогооны алчуур аван буцаад унтлагын өрөөлөө орж Юсефины хөвтөж байсан орны зүүн талын цонхны дэргээ зогссон. Тэр үед Юсефин дөнгөж сэрж байсан болохоор Мирса нэг гараараа Юсефины амийг таглаж сандарсан Юсефин юу болоод байгааг огт ойлгоогүй юм хэлэх гэж оролдсон боловч түүний амийг маш чангаар дарж байсан болохоор гарнаас нь мултгах гэж оролдож байгаад Мирсагийн гарнаас нь хит дуудаа майжиж амьдсан ч Мирса хутгаа өргөн Юсефинийг гизлүүн хутгалж эхэлсэн. Юсефин гидсэндэх хүүхдээ гараараа хамгаалах гэж оролцсон ч хутга нь гар болон гизлүүн зоогдож орсоор байсан. Мирса хутгалж дуусныхан дараа нойлын өрөөлөө орж улаан цустай болсон нойтон амьсаа тайлж шинэ амьс өмссөн. Тухайн үйл явдал болох үед Мирса дан амьс болон бандаж өмссөн байсан. Тэрээр нойлын өрөөнд өөрийгөө цэвэрлэж угаагаад буцаад цус нь булагдсан Юсефин лөө харсан ч юуж болоогүй юм шиг гадуур хувцас өмсөд машиныхын түлхүүрийг аваад машина бариад ойрхон байдаг худалдааны газар 07:38 орчинд очиж 2 харьцаг тамхи болон 1 Кока-кола авч уусан. Дараад нь машинтайгаа шууд аав руугаа явж болсон үйл явдлыг хэлдэг. Тэрээр аавыгаа чочирдсныг харсан Мирса өөрөө цагдаа руу 07:50 гэж байхад залгаж хүн амны хэрэг хийснээ хэлдэг. Дараад нь шууд ойрхон цагдаагийн газар руу явах зам дээр цагдаа нар түүнийг 08:10 болж байхад машиныг нь зогсоож баривчилдаг. Тухайн хэрэг дээр дуудагдсан түргэн тусламжийн эмчнэр болон цагдаа нарын мэдээлэл дээр их аимшигт үйл зураг олж харсан гэдэг. Тэрээр анхны тусламж үзүүлэх гэж оролцсон боловч Юсефины амийг аврахад хит оройтсон байсан. Шүүх эмнэлгийн задлан шинжээчдийн мэдүүлгээр Юсефин 50 удаа хутгалуулсан байсан. Чээж, нүур, гар болон хөлн дээрээ. Эдгээр гэмтлийн нийт төр зураг нь түүнийг маш том хутгаар зоосон мөн дүрсэн болохыг баттай харуулж байгаа гэж шинжээчд мэдүүлсэн. Мөн өөрийгөө хамгаалах гэж оролцсон нь түүний баруун зүүн гарны шархнаас харж болно гэж мөн тодорхойлдог. Тэгээд эдгээр шархнуудыг нь шинжээчнэр үзэхэд хоёр өөр тустай хутгаар хийсэн байх магадaltaй гэмтлүүд гэж мэдэгдсэн. Тэрээр Юсефинийг үхэлд хүргэсэн шалтгаан нь ихээр цус алдаж хоёр уушиг нь давхцснаас ялангуяа чээж баруун гарны шархнаас нь алдсан их цуснаас нь үйлдэлтэй болохыг баттай нотолж байгаа. Тэр шинжээчнэр Юсефины жирэмсэл нь 26 дахь 7 хоногдоо орж байсныг нь мэдэгдсэн. Тэрээр гидсэндэх хүүхэд нь толгоондоо хутгалуулж ихээр цус алдсны улмаас эмчнэр аварч чадаагүй. Мөн шинжээчнэрийн олж мэдснээр Юсефины биенээс өмнө нь үүсэж байсан гэмтлүүд илэрсэн. Жижигхэн хөхрөлт улаалт болон шархнууд. Гэхдээ Мирса Юсефинийг хүчирхийлж байсан удаа өөрт нь байхгүй гэж шүүх хурал дээр өмнө нь мэдүүлж исэн. Тухайн хэрэг дээр дуудагдсан цагдаа нар тухайн хэрэг болсон газрыг шалгаж үзэхэд гэрийн галт тогооны угаалтуурнаас Юсефины цустай хутга олдсон. Мөн галт тогооны алчуураар хутганыхаа бариулыг ороож орхисон байсан. Хутга нь ойролцоогоор 32 см урт, 20 см урт эрттэй, хамгийн өргөн газар нь 4.5 см байсан. Мөн угаалгын өрөөний угаалтуур бустай холилдсон цус байсан бөгөөд унтлагын өрөөний тухайн Юсефины унтаж байсан орны зүүн талын шалан дээр мөн томоохон
цусны тойрог үүссэн байхыг олсон. Юсефины хэвтэж байсан орн цусаар булагдсан, мөн даавн дээр нь цус ихээр үсэрсэн байсан. Мөн ханан дээр нь шүрсэн гэхүү эсвэл цус асгарсан гэх мэт цус олдсон. Мөн Мирсагийн өмссөн байсан бандаж болон хуучин аймсноос нь илэрсэн цуснууд бүгдээрээ Юсефины ДНА-тэй таарч байсан батлагдсан. Мөн нойлын угаалт уран дээр Мирсагийн биенээс илэрсэн оксазепам гэх эм олдсон. Оксазепам эм нь тайвшруулах үйлчилгээтэй, мөн түгшүүртэй байгаа үе түгшүүрийг нь дарах үйлчилгээтэй. Харин хэтрүүлж юм уу буруу хэрэглэвэл энэ бүх үйлчилгээ нь эсэргээрээ нөлөөлдөг. Цагдаа нар Юсефины утасны историйг шалгаж үзэхэд Юсефины сүүлийн 7 хоногт хайсан хайлтнууд дээр хүчирхийлэл, нийгмийн халамжийн үйлчилгээгээр хэрхэн хүүхдээ ганцаараа асрах вэ? Хуульчид амралтын өдрүүдэд ажилтгүй гэсэн 3 хайлтыг нэлээд олон удаа хийсэн байсан. За ингээд шүүхийн шийдвэр дээр Мирса Бэсийг хутга хэрэглэн Юсефин персоныг шархлуулж амь насанд нь хүрсэн гэдэгт эргэлзэх зүйлгүйгээр буруутай гэж үзсэн. Мирса Бэсийг өөрөө үйл явдлын өмнөх болон дараа нь хийсэн үйлдэлийн талаар юу ч санахгүй гэж одоо хүртэл гүрийдэг. Мөн уусан эмний нөлөө болон сэтгэлийн өөрчлөлт нь өөрт нь нөлөөлж энэ хэргийг хийлгэх болсон гэж өөрийгөө өмөрдөг. Харин шүүх Мирса Юсефины хүчирхийлж амийг нь хөнөөсөн санаатай үйлдэл гэж үзэж хүн амны хэрэг гэж энэ нэрийг ангилсан. Мөн шүүхийн сэтгцийн эмнэлгийн шинжээч нарын үнэлгээнээс үзэхэд Мирса Бэсийг сэтгцийн ноцтой эмзэг өвчин тусаагүй байсан бөгөөд түүнд шүүх сэтгцийн эмчийн хяналт хэрэггүй гэж үзэн эхэндээ 15-аас 18 жилийн хугацаагаар ял үүрүүлэх гэж байсан бол бүх олсон нотлох баримт болон Мирсаг өөрийгөө хамгаалж чадхааргүй байдалд байсан хүнийг тамалж алсан гэдгээр 2021 оны 12 сарын 3-нд бүх насаар нь хорихоор болсон. Одоогоор Мирса Бэсийг Сконе гэх аймгийн Малмо гэх мужид байрлах шоронд хоригдож байгаа. Мөн Мирса Бэсийг Юсефины ээж болон эгч нарт нь хохирол учруулсан гээд 2021 оны 12 сарын 3-ны өдрөөс эхлэн хохирлыг барагдуулан төлөх болсон. Ээж болох Нада Персонд 90,000 швед крон. Энэ нь болохоор ээжийнх нь зүрх нь хэрэг болсноос хойш ихэд муудсан болохоор эгч болох Наталиад 90,000 крон, дүүгээ алдснаас хойш гүн сэтгэл готролд орж ажилдаа явж чадхааргүй болсон болохоор эгч Сусанад 170,057 крон өгөхөөрүүлсэн. Үүний 90,000 крон нь өөрт нь өвдөлт болон зовлонгийнх нь нөхөн төлбөр, мөн 80,057 крон нь оршуулгынх нь задал. Юсефин Персоныг Малмо гэх мужид байрлах Арлев ширкэд 2022 оны 1 сарын 5-нд 11 цагт оршуулсан. Юсефин Швед улсад 2021 онд эрэгтэй хүнд амиа алдсан 15 дахь эмэгтэй болсон. 2021 онд нийтдээ Швед улсад ойр дотны танил эр болцоонд гарсан эр эсвэл нөхөртөө алуулсан 15 эмэгтэйн цогцос олдсон. Тэр тоондонд Монгол бүсгүй болох Дулам Жаргалын ганц бие ээж мөн хамаарагддаг. Дулам Жаргал 2021 онд 14 дахь алагдсан эмэгтэй болсон. Мөн ээжээ алдсан 24 хүүхдүүдийн тоонд Дулам Жаргалын хүү багтдаг. Дэлхий дээр мэндэлж чадаагүй олон тооны хүүхдүүдийн нэг нь Юсефины гидсэнтэх бяцхан охин байсан. За ингээд энэ үрээд манай энэ дугаар маань дуусч байна. Үзсэн та бүхэндээ бүгдэнд нь чин сэтгэлээсээ баярлалаа гэж хэлье. Та бүгддээ олон гоё дугаарууд хүргэх хичээнэ гэж хэлье. Тэгээд лайкаа дараа subscribe дарахаа мартваа. Тэгээд хайртай шүү.